За ер нь бол сүүлийн үед ер нь Баццэг сайд манай Монгол улсын ингэж хөрөлсгөө үед бол манай гадаад харилцаа бол их сайн байгаа. Ер нь олон салбаруудыг бид нэр болохгүй бүтэхгүй байна гэж би бол ярьдаг. Ганц болж байгаа бүтэж байгаа салбар бол гадаад харилцааны салбар байна. За бас манай одоо хамт сонгогдсон одоо манай нутгийн сайжилж байгаад бол бас талархалтай хандж байна. За тэр нь одоо хэд хэдэн зүйлээр илэрхий байна. Тухайлбал одоо нэрээ бас энэ бүх улс орны ялангуяа өндөр хэмжээний зочид Монгол улсад бол шил шилээр дараалал ирж байна. За Япон улсын эрхэмсэг цогц хуланд хаан хүртэл альчлаа шүү дээ манайд. 3 дахь альчлаараа манайхын сонгож альчлаа. Бутаны хаан альчлаа. За энэ онд одоо бас ямар альчил байгаа вэ? Энэ 100. Энийг бас нэг сонсчгоор ах юм. Тэр нь ч одоо бас дэлхийн хэмжээний бүх одоо анхаарлыг татсан улс орноос уртчилсан ийм арга хэмжээ болж байна. Энд бол одоо бас тэмдэглэж хэлэх зүйтэй гэж үзэж байна. За 193 улс байдаг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн. Бид нар ч одоо хидтэй дипломат харилцаатай болчиход байна. Нилээн тоон ихссэн баг. За нөгөө талаар манай гадаад паспорт одоо ямар байдалтай байна вэ? Одоо гадаад паспортын чинь нөгөө юу аранк гэдээ гаргадаг шүү дээ жил болгон. Сүүлийн үед ямар болсон бэ? Кичнээн оронд одоо визгүй явж ингэж болж байна вэ? За нэг одоо харамсалтай үйл явц байгаа. Энэ бол тэр визийн бонд гэдэгт Монгол улс орцсон байгаа. Америкийн нэгдсэн улстай. За Америкийн нэгдсэн улсад манай их олон иргэд ажиллаж амьдардаг. Залуучууд маань суралцахыг хүсдэг. Тэр болгон бид нэр одоо 15-10 мянган доллар байршуулад ингээд зорчиход бол хүндрэлтэй. Энийг шийдэж байгаа байдал байна уу? Нөхцөл байдал ямар байгаа вэ? Гэсэн ийм хэдэн асуултууд байна. За нөгөө талаар бол энэ манай залуучууд бас гадагшаа явж ажиллаж байна. Тэгээ бас гэрүүдээрээ ч явж байна. За заримдаа хүүхдэн ч хамт явж байна. За энэний одоо монгол хэлээ мэдэх, монгол хэлээ суралцах, монгол соёлтой танилцах, монгол хүн байх энэ асуудал дээр одоо яаж анхаарч байгаа вэ? Хаасайг нэг гадаад хэлээр хэлсэн ийм хүүхдүүдтэй болчих гээд ах шиг байна бид нар. Гэсэн ийм хэдэн асуултууд байна. За Гамбат гишүүнд баярлалаа. Баццэг сайд асуултанд хариулъя. За Гамбат гишүүнд баярлалаа. Асуултанд хариулъя. За төрийн айлчлууд ерөнхийдөө нууц байдаг. Тэгээд энэ жилийн өндөр дэд хэмжээний айлчлалын төлөвлөгөөнүүд бол батлагдсан байгаа. Тэгээд түрүүний график байсан биднээсийн нөгөө 24-25 оны төрийн өндөр дэд айлчлуудыг харьцуулсан. Тэгээд тэрнээс харах юм бол одоо тэрнээс буухгүй айлчлууд хийгднэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн түрүүнд зарлаж болохоор айлчлал бол одоо ирэх нэгд өдөр Казахстанд айлчлах ерөнхийлөгчийн төрийн айлчлал байгаа. Тэгээд яг айлчлалаар бол бид нар маш олон баримт өчгөд байгуулж нөгөө гадаад харилцааг яаж иргэн бүрд хүрэх үү, амьдралд яаж нийцж байгаа гэдгийг тайлбарлахгүй бол нэг бага айлчлал хийдэг яам гэдэг юм нэр сүлийн үед одоо айлчлал нь өөрөө энэ харилцааны бас нэг ориглон байдаг, хэрэгцээ орчноо бүрдүүлдэг. За тэгээ аж ахуйн нэгжүүдэд таатай орчин манай гадаад бодлогоо одоо үргэлжлэлийн гадаад харилцаагаа гадаад бодол дотоод бодлогын үргэлжлэл гэж үздэг учраас харилцаа одоо тухайн улс оронтой харьцах таатай нөхцөлийг эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа маш чухал харилцааны оргил хэсэг юм а гэж ойлгох ёстой. Тэмчээс өндөр дэд хэмжээ ялангуяа төрийн айлчлал бол хамгийн эцсийн одоо тохиролцоо хамгийн эцэст одоо олон нийтэд хоёр орон юу их гэж байгаа зарлдгаараа онцлог. За ингээд энэ төрийн айлчлууд бол өнгөрсөн жилийнхаас дутхгүй юм айлчлууд болно гэдгийг нэгдүгээр хэлээ. Хоёрдугаарт энэ за гадаад паспортны тоог орших хэлжгүй те нөгөө албан дипломат паспорт бусад паспортууд бусад асуултанд би үргэлжлүүлээ хариулъя. За 8 номер албан тушаал нэрээ хэлээд асуулт хариулаарай. Консулын газрын захирлын албан үүргийг төр орлон өртөгч
Доторших. Өнөөдрийн байдлаар манайд одоо хэрэглээнд байгаа 7,000 гаруй албан паспорт байна. Дипломат паспортны 3,000 гаруй дипломат паспорт ашиглалтанд байна. Хэн хариулах вэ шинэмж? За 8 номер. Албан дипломат паспорт 72 улсад бол виз үзүүлж очиж байгаа. Бүх төрлийн паспорттай 29 улсад бол виз үзүүлж очиж байна. 20 оноос хойш нийтдээ нэг албан дипломат паспорт 8 хэлцээр байгуулад ажиллаж байгаа. За утсах сайд нэмээд хариултыг. Тийм, Монгол паспортын чанар бол сайжирч байгаа. Бид нэр айлчлалын үеэр ч гэсэн бүх улс оронтой л нөгөө визийн хэлцээр байгуулах ийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд 3 улстай, тэрний өмнө 2 улстай бид нар визэс чөлөөлөх хэлцээр байгуулсан, хэрэгжээд явж байгаа. За, Америкийн визийн бондын асуудал дээр энэ Америкийн нэгдсэн улсын Трампын засгийн газрын цагаачлалын бодлоготой холбоотойгоор 50 улсад одоо энэ барьцаа тавих шалгуурыг тавьсан байгаа. За бид нар бол яг хөө энийг Америкийн нэгдсэн улсын засгийн газарт асуудлаа тавиад хэдийгээр одоо цагаачлалын бодлогыг ойлгож байгаа манай иргэдийн тэнцээ одоо хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн халамжинд хамрагдах байдал болон одоо бусад орнуудтай адилхан нэг категорид оруулж ингэж хассан ч ихсэн харилцааныхаа одоо олсон өнөөдрийн хүртэлх давуу талуудыг үндэслээд бас энэ